Улс төрийн хэлсрэгт хэлмэгцтэй дурсгалыг хүндэтгэх өдөр өнгөрч бям гарагт 21 жилдээ тохиолоо. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын ерөнхийлөгч Улбэгдорж тэргүүдээ төрийн 3 өндөрлөг улс төрийн хэлсрэгт хэлмэгцтийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна. Сүүлийн 16 жил гадаад 4400 орчим монгол хүүхэд мэндэлжээ. Төрсөн улсынхаа хуулиар хүүхдүүд тухайн улсынхаа иргэн болдог бол аав ээжийнхээ хариалыг давж Монгол улсаараа овоглох эрхтэй. Гэхдээ Монгол улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй. Иймээс гадаадх 130 гаруй мянган монгол иргэн иргэншлийн асуудлыг зохицуулсан эрхцүү орчинтой болох саналыг удаа дараа гадаад харилцааны яамд илгээдэг байна. Тэгвэл удахгүй Монгол улс үндэсний аюулгүй байдлыг харгалзан үзэж тооныг хязгаар тавьсан давхар иргэншлийг зөвшөөрөх байлтай болж асуудлыг шийдэхээ гадаад харилцааны сайд мөнхөргөл мэдээллээ. 2016 оны балдар шагналын эзнээр засгийн газрын мэдээ саний орлогч эрхлэгч Цэвэн Хорол тодорлоо. Тэрээр энэ жил Чонон сүргийн сүүлийн өвчл нийтлэлээрээ мэрэгжил нэгтнүүд манлайлж балдар шагналын эзэн инхүү болсон юм а. Жил бүр уламжлалгын зохион байгуулалтыг Итгэл найдар боломж Улаанбаатар 2016 бүх нийтийн гүйлт үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрөгч бямгарагт боллоо. Бүх нийтийн гүйлтэнд оролцогчид 3, 5, 10, 21, 42 км зайд гүйжээ. Улсын хурлын чуулганы нэгдсэн уралдаанаар Монгол улсын 2016 оны төсвийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлцүүлэг хийж удаллаа. Мөн төрийн албаны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах чиглэлийг улсын хурлаас засгийн газар төвчрөх 10 дугаар сарын 1-ээс өмнө засгийн газар 2017 оны төсвийг боловсруулахтай холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж төрийн албан агч нарын тэтгэврт гаргахтаа авдаг нэг удаагийн тэтгэмжийг 36 сар хүртэлх байхаар оруулж ирэхээр алва. Харин төсвийн хуультай хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүд эцсийн хэлцүүлэг хийж батлан улсын хурлын ээлжид бус чуулганыг өнгөрөгч баасан гарагт хаалаа. Улсын хурлын ээлжид бус чуулган 12 хоног хуралдсан байна. Онцгой айлын ерхий газраас мэдээснээр өчигдөр Хөвсгөл аймгийн Улаан улс сумын төвөөс баруун хойд зүгт 70 км-ийн зайд 4 магнитын хүчтэй газар хөдлөлтсөн тухай мэдээллийг одон оронгийн бүцгийн хөрөлнгөөс хүлээн авчээ. Мөн өржигдөр 11 цаг 59 минутанд Тухайн аймгийн Баян сумын төвөөс хойд зүгт 90 км-ийн зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтсөн ч иргэдэд мөн л чичирхийлэл мэдээлэлгүй өнгөрчээ. 8% хүнтэй эпидгийн зээл бүр зогсоогүй гэдгийг Монгол банкнаас өнгөрсөн баасан гарагт албан ёсоор мэдээллээ. Учир нь 8 дугаар сард Монгол банкнаас арилжааны банкуд эпидгийн зээлтэй холбоотой шалгалт хийх шаардлагатай болжээ. Ингээд шалгалтын хугацаанд эпидгийн зээлийг түр зогсоосон байна. Харин 8 дугаар сард орон сууцны борлуулалт баг зэрэг өссөн дүн харагджээ. Энэ нь эпидгийн зээл зогсох шуум иргэдийн дунд тархсантай холбоотой гэж тайлбарлаа. Мөн хичээл сургууль эхлэх гэж удаж мөн холбоотой хэмээн төв банкны хэвлэлийн төлөөлөгч тайлбарласан байна. Одоогоор шинэ орон сууцны метр квадрат дундаж үн 2 сая 30 мянга, харин хуучин орон сууцны метр квадратын дундаж үн 1 сая 80 мянга төгрөг байна.